Од өндөр сувг тавтай морил бий болготлогч Инхбат. Дэлхийн доо хоолой нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Бат Эрдэнэ бидэнд бэлтгэн. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Од өндөр сувгийн алтан гишүүд ивэнд итгэж байгаа. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од өндөр сувгаар болон NTV телевизээр 83.3 107 хос дэлгөөний Од өндөр радиогоор хүрч байна. За өдөр минь батахаа. Өдөр минь. За өнөөдөр ямар сэдвээр ярих вэ? За өнөөдөр хоёлаа нөгөө цаг үетэйг холбогдуулаад манай MMS-ийнх нь бас түүчээлээд явж байгаа. Энэ сайхан зүйлийг бүр ер нь бас нэг тайлбарлаж яагаад гэдгийг гэж бодоод баг тусгай дугаараа итэ. Ногоон эдийн засаг гэж юу юм? Ногоон эрчим хүч, одоо ногоон хөгжил гэж юу юм бэ? Тэ нэг тийм ногоон үний тухай яриад байгаа мó гэд хэдүүлээ нэг харилцан яриад олгоод авчи. Тий, одоо ингэж байгаа л та. Монгол улсад ногоон гэдэг юм зөндөл яригадаад байгаа. Тэр нөө хоёлаа нэг байнга ярьдаг штэ. Зүгээр л нэг үг болчих хэлбэр. Тий. Лоод нөгөө бүр өлег болоод. Тий. Ногоон гэхэр за нөгөөтгөл ярьж байгаа. Хинж тоодгүй, хинж сонсдгүй ийм л юм болж хувирчлаа штэ. Энд ч үгэн тэгтэл бидний ирээдүй байгаад идэг. Хамгийн түрүүлж сонсоод хамгийн түрүүлж хэрэгжүүлмээр тийм зүйл байгаад идэг. Гэтэл тэр одоо утга чанарыг алдагдуулаад одоо зүгээр л тэнцээ хөвж явж идэг нэг л үг болоод хувирчлаа. Тийм зарим нь зүгээр л нэг өөрийнхөө юмыг магтах гад гоё юм наагаад байгаа юм шиг болгоод бүр утгыг алдуулчих гад байгаа юм шиг тийм ээ. Тэгээ энэ маань яг нэг талаасаа тийм боловч нөгөө талдаа болохоор одоо бид эд чинь одоо тэгээ нүрсээ яах юм гэдэг шиг тийм эрчим хүчийг яах юм гэдэг. Ер нь хүн төрөлхтний түүх хоёлаас ярьдаг штэ. Ерөөсөө эрчим хүчин дээр л тогтож ижээ эрчим хүчний ил булаацалтай байсан юм байна тийм ээ. Цаашдаа ч гэсэн одоо манай одоо орноор ярьдаг нэвтрүүлгээр энэ хүн төрөлх тийм байгалийн чинь хамгийн их зүйл бол ирээдүй бол ерөөс эрчим хүчний тулаан юм байна. Эрчим хүчийг хаанаас авах юм? Физикийн хуулиуд хүртэл байдаг тийм ээ. Одоо бид хэд чинь юуна хамгийн бага одоо юун дээр үе дээр явж байгаа. Дараа нь дэлхийнхаа бүх энергийг хэрэгэлт дуусаад нарны системийнхаа энергийг хэрэгэлдэг болоод дараа нь бүр одоо нөгөө гэд ингэ яваад 3 үе байгаад байгаа шүү дээ. За тэр утгаараа ирээдүй бол тэртээ дөрөв тийм байна. Бүр физикийн хуулиараа, байгалийн хуулиараа тийм байна. За тэгвэл эндээс нэг юм ногоон гэдэг үгийг би нэг тайлбарлах гэж оролдох гэж байгаа. Яг үнэндээ бидэд нүрсээ түлнөө өмнө нь ингээд мод бутаа түлээд тийм ээ. Дараад нь нүрс гэдгийг хараалт гэж ойлгоод газрын хэвлэгээс гаргаж ирээд түлээд шатаагаад ингээд болж штэ тий. Хөгжлийн явцад гэтэл эн чинь хүн төрөлхтөн сурж ил явцсан. Өмнө тийм байжээ. Тэрийг шүүхгээгүй буруу зүг гэж шүүхгээгүй. Гэтэ энийг зүгээр ингээд модон байдлаар ингээд харах юм бол дэлхийга идээд байгаа юм шиг. Дэлхийгээс авч одоо хэрэглээд байна шүү дээ. Тэ. Муухагаар хэлэх юм бол яг каннибализм гэдэг л өөрөө идээд эхэллээ гэсэн үг. Энэ гариг маань тийм ээ. Шатаагаал нурс төрөгч болго юу хаяалаад утаа болгож хайдаг. Тэгээ энэ утгаараа тийм муухай зүйлийн одоо нөгөө дайм байлдаан улаан өнгөний чинь нөгөө тал нь хөгжин цэцгэлт буюу ногоон өнгөөр илэрхийлж байгаа. Тэгээ яг энэ утгыг сайн ойлгочихё. Энэ үнэхээр тийм ногоон юм шүү гэж тийм ээ. Тэр утгаараа юу гэх юм гэхээр өөрөөсөө идэх биш дэлхий дээр ирж байгаа тэр нарны энерги. Дээр нь дэлхий дээр урсаж байгаа салхи болон усны энергийг хөдөлгөөнөөс нь авчия гэдэг энэ логик юм л философи тийм гэх юм логик гэдэг. Тэгээ тэр утгаараа ингэж явъя. Гэхдээ энэ аливаа зүйл одоо хүн болгон мэдэрдэг баг. Өнөөдөр бидэд юу ч хүснэ, ямар ч зүйл гоё мөрөөдөл, зориг тавина. Эдийн засаг нөгөө мөнгөтэйгээ холбоотой. Тийм ээ. Тэрийг хөтлөгч хүч нь мөнгө. Буюу одоо нөгөө эдийн засаг. Тэгвэл ногоон эдийн засаг гэдэг зорилгоо хангахын тулд ногоон эрчим хүч байхаас аргагүй маа гэдэг логик үсэж байгаа зүйлтэй холбоо. За тэгэхээр шууд одоо томьёогоо хэлчихээ л да яг. Ногоон эдийн засаг гэдэг бол юу хийх гээд байгаа юм яах гэж гэсэн утгатай. Бид дэлхийгээ дахин шатаагаад баймаарг байна. Тэгээ нэгдүгээр дэлхийнхаа нөгөө нөөцүүдийг шатаагаад байна. Хоёрдугаарт шатснаас нь болоод гарч байгаа үр дагавар нь одоо нөгөө та хүнд элемент нэтэрэ гэдэг бидний оршин тогтнох нөгөө байгаль дэлхий чинь өөрөө балансаа алдаад байна. Өмнө нь бол яг болж исэн юм байна. Тийм ээ баг зэрэг алдааны магадлал 5% бол хүлэн зөвшөөрөй гэдэг шиг. Дэлхий нөгөө тэр бүхнийг нөхөж чадаад байжээ. Одоо нөхөж чадхааргүй болжээ. Тэгэхээр бидэд яах юм? Хичнээн одоо баяжаад хичнээн одоо юу гэдгийг өсрөнгөө хөгжөөд
бид дахин ярьдаг. Миний гიშгэж байгаа газар байхгүй болчих юм бол яах юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр дэлхийгээ хайрлаа гэдэг энэгүй энэ философич энэ дээр хурж ирж зангиддаг байгаа тийм. Тэгээ энэ утгаараа хэлэх юм бол одоо логикоор саяныхаг хоёлоо ингээд системчлээд үе л да. Ногоон эдийн засгийн зорилго нь бол тэр хүлэмжийн энэ дэлхийгээ бий болгочих гуур амьсгалын юм хамгаалъя. Дээр газрын доорооч бай, дээрээч бай. Хамгаалчаа. Тэгэхээр энийг хамгаалдаг шинэ бизнесийн загвар ийм модель эдийн засгийн модель гаргаж ирэхгүй бол тийм ээ гэд бодоод ууланч тийм л зөвлөдөө. Гэхдээ өнөөдөр би талхаа идмээр шүү дээ. Гэдэг ингээд салчаад байна шүү дээ. Тэгэхээр энийг уяхын тулд эдийн засгаар нь уйчаал гэж байгаа. Зорилго нь. Харин тийм. Социализм байгуулах үг нь бол энэ талдаа их зөв юм шиг санагдаад байна. Уг нь социализм гэдэг чинь хүн төрөлхтний сайн сайхны төлөө бас л нэг зөв шийдлүүд нэг шүү дээ. Тийм нөгөө төгс хүн нэгжсэн. Тийм төгс хүмүүсийн орчинд бол яг болох байсан нийгэм байхгүй. Тийм. Тэгээд социализм байгуулчих юм бол бид нар ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд за ногоон хөгжлөөрөө хөгжихэд эдийн засгийн ямар нэг тийм асуудалгүйгээр хөгжиж боломжтой байж. Гэтэл одоо бид ногооноо хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засгаа ч гэсэн давхар авч явахгүй бол энэ ч одоо энэ нийгэмд бүтэхгүй юм байна гэдэг нь бол одоо тодорхой шүү дээ тийм. Мөнгө бол заавал хажууд нь бодогдож явах хэрэгтэй. Тийм. Балансын тогтворчлох. Тийм балансын тогтворчлох. За тэхийн тулд энэ бизнесийг зүгээр л таамс ногоон бизнес эрхэлчихээ гэдээ хийчих бас биш байгааз. Тэр ногоон бизнест аваачих хөшүүргүүд нь байх хэвээр. Улсын бодлогод, улсуудын нийлсэн бодлого, олон улсын бодлого нь юм бол энэ олон улсын бодлогод нийлээд тэр татвар санхүү тэ хоорондын шин зах зээл гарахт нь улс энийг улсын бодлогоор шийдэхгүй бол томоор их судахтай шүү дээ тэ. Аль нэг хувь хүн компани бол эрсдэл нь хэтэрхий өндөр юм аа. Зардал нь хэтэрхий өндөр юм аа. Тийм ээ. Тэгээ ялангуяа мэдж байгаа нөгөө нүрсээ аваад түлэх гэд нэг процесс байлаа гэж бодъё. Гэтэл нарны энергийг авах панел, тэрийг хоримтлуулах батарей хораагуур, тэднийгээ тээвэрлэх, за тэрийг арчилгаа, маллага гэдэг нэг илүү зардалтай байна тийм. Тэгээ анхны хөрөнгө оолт маш өндөр, технологи ноу-хау шингэсэн. Бүдүүлгээр ярих юм бол бусд нь болохоор мэдээж оюутлогоо гоё технологиуд орж байгаа л да. Гэтэ энэ хоёрыг харьцуулах юм бол нөгөөх нь илүү нөгөө зардал өндөртэй, эрсдэл өндөртэй гэх юм да тийм. За тэгэхээр энийг яг ийм үйл ажиллагаа явж байгаа газрыг улс бүр татвараар санхүү богино бодлогоор дэмжих хэрэгтэй байдаг юм байна. Дэмжиж нөгөө тэнцүүлж ирэхгүй бол өөрөө ирэхгүй нөгөө голын ус уруугаал урсна гэдэг шиг дэше урсахгүй юм байна. Энийг бол төр тэнцвэржүүлж явах хэрэгтэй байна. Хөшүүрэг байх хэрэгтэй. Үр дүнд нь нөгөө технологийн гэдэг хүсэж байгаа зүйлүүд чинь компаниуд гарч ирж ижил тэрэнд ажиллах хүний нөөц, тэнд ажиллах хүний нөөц гэдэг нь залуучууд, ирээдүйн залуучууд энэ шинэ технологийн эрэнд хөл тавих юм байна. Үгүй бол нэг судалгааны ажилтан болоод дуусчихна. Тэгээд өөр ирэхгүй таалхныхаа хойноос яваад такси бариад эхэлнэ. Тийм байгаа хөшөрөг байхгүй бол шинжлэх ухааны академичийн дампуурнал гэсэн үг шүү дээ. Үгүй тийм. Тэгэхээр нөгөө физик анги гэдэг нь ч орохгүй байна. Гэдэг чинь болоод эхэлчихэж байгаа. Тэгэхээр энэ бодлого чи иймэрхүү зүйл юм а. Энэ нь болохоор юу хийхин тухай яриад байгаа. Тийм ээ. Тэгвэл энэ ногоон эдийн засаг, ногоон эрчим хүч хоёр юугаараа холбогдож байгаа гэхээр нэг зоосны хоёр тал гэхээстэйгээр нэг нь юу хийхин тухай яриад байгаа. Юу болох тухай, яагаад энэ тухай яриад байгаа бол энэ нь зорилгод хүрэх одоо яаж хүрэх юм гэдгийг заадаг нь одоо зүг чиг нь ногоон эрчим хүч юм аа. За эрчим хүч. За жишээлбэл ногоон эрчим хүчний зорилго бол ойлгомжтой. Аливаа зүйлийн энэ зүйл хөдлөхийн тулд, хөгжихийн тулд энерги хэрэгтэй. Хүнч вэ, улсч вэ, юу ч вэ. Машинч вэ, энерги буюу бензинээс авч байгаа. Тэгвэл тэр энергийг нь цэвэр эрчим хүч буюу өөрөөсөө идэх биш гаднаас ирж байгаа. Эсвэл байгалийн тогтцсон хөдөлгөөнийг ашиглан энэ энергийг гаргаад авахыг цэвэр энерги гэдэг. Аливаа зүйлийг шатаахгүй, устгахгүй юм байна шүү дээ. Байгаал зүйлийг нарны эрэг байсаар л биднээс өмнө байсаарч байсан. Дэлхий бидэнтэй бидэнгүй эргэлдэж л байгаа. Тэ? Энэ зүй тогтлоос нь гаргаж авсан энергийг цэвэр эрчим хүч гэдэг. Ногоон тэгэхээр ямар нэгэн зүйл устгахгүй, зовоохгүй. Тэ? Үр дүн нь утамтаа гараад байхгүй. Энгийнээр бол тэ. За тэгэхээр энэ цэвэр эрчим хүч юм байна гэх ингээ орхичлоо хоёлын кино ингээ дуусчих юм шиг болчих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр цэвэр эрчим хүч гэж тэгвэл яаж гэдэг нэг асуудал гардаг шүү дээ. Яаж те? Тэр саяны яриадсан нарны энергийг хэрхэн тэр панелаар аваад хөрвүүлэх юм. Конверт хийгээд шүү дээ. Энергийг
нан энергийг өөр энерги болгоод тэгээд тэрийг хөдөлгөж өгч болоод ингээ энергийн шилжилт явагдаад тийм үү. Мөн адилхан салхийг яах юм? Турбин тавиад одоо турбины энергиснээр ротор орно, цахилгаан үйлдвэрлээд гэдэг чигтэй. Дараа нь энэ цахилгаан ч нөгөө хадгалаад за байж байгаарэ гэдээ хоёлаа тэрвэрээ зогсож идэг зүйл биш байхгүй. Тэгэхээр батарей хураагур. Дараад нөгөө дамжуулахын тулд мөн нар салхинаас гадна тэр ус төрөгчих гээл те. Одоо угаасаа байгаа зүйлийг хоёр гидролизер гэдэг ялгаад л аваад гарч ирэхгүй тийм ээ. Гэх мэтэр. За дээр нь энийг хэрхэн гээд нөгөө хадгалчаад түгээх юм. За энэ бол нөгөө нүүрснээсээ гаргана уу, нар салхинасаа гаргана уу түгээх асуудал бас дэлхийн одоо ялангуяа Монголын болвол нэлээд тулгымцсан асуудал болоод байгаа байхгүй. Бид хэд ачаал өсөд байдаг. Нэг талаасаа хэрэглээ өсөд байна. Байгууллагууд хөгжиж байгаа сайн байна. Дата сторожод ажиллаж байгаа сайн байна. Тэ. Одоо хөгжихгүй гэдээ яах юм? Хэрэглээг хязгаарлаж болохгүй. Нөгөө талаасаа одоо хичнээн сайхан станцууд бариад 5 дугаар сэтгээс 100 дугаар сэтгээс 7 8 барьлаа. Энэ хооронд ч дамжих нь яхан кабель нь. Тийм байгаа. Тэгэхээр нөгөө кабель чинь гэрийн ингээд олон залгуурт дэрэг залгараа гэдэг уртцагчийг уртцгаад явхлаар нөгөө кабель нь халждаг штэ. Яг тэрэн шиг бол яах юм. Ингээд цогцоор нь шийдэх гээд ингээд оролдохоор анхны хөрөнгө оруулалт нэлээд өндөр байгаа маа. Тийм ээ. Энийг бол би зориуд дурдмаар байгаа ММС-ийнхаа маань жишээл энэ төр орж иж арай чамаа бардаг зүйлийг хувийн хвшил түүчилд явж байгаа гэдгээр бүр үнэхээр бахархав шүү дээ, тийм ээ. За тэгэхээр эднүсийн үр дүнд нь тэгээ яг юу болчих юм? Нөгөө эдийн засгийн одоо эдийн засгаар гарч ирж байгаа ч юг яаж хийх юм гэдэг. Аливаа зүйлийн түүчэн тэр юм байна, хөгжлөн тэр юм байна. Тэгвэл тэрийг нүүрс төржилтгүй одоо юу гэмдэ. Тэр хорт одоо үр дагаваргүйгээр хийгээд өгөх юм бол одоо энэ жинхэнэ болж байна. Энийг одоо түрүүний ярьжсэн хэлбэрийн ногоо нөө жинхэнэ ногоо нөө гэдгийг тэгж ялгаад байгаа. За жишээлбэл төгсөөр нэрээ л да. Цахилгаан EV гэдэг байгаа те electric vehicle. Цахилгаан машин байна. Цахилгаан машин цахилгаан явж байгаа сайн байна. Гудамжинд одоо мохоо хурцтай байхгүй юм байна. Гэхдээ цахилгаан машиныг цэнэглэж байгаа цахилгаан их усүр нь нүрс шатааж байгаа бол энэ бол бас учир дутагдaltaй байна л гэсэн үг. За ингээд хоёул төгсийг ярьчлаа. Гэхдээ биднээс өөрсдөө төгс биш. Одоо энд байгаа. Ийм байх хэрэгтэй юм байна. Тэгвэл энэ gap биш тийм зөрөө. Энэ зөрөөг хэрхэн шийдвэрлэх вэ гэхгүй бол одоо яг лоодсон болоод цаас болоод тавигдчих та. Одоо бидэнд тулгарч байгаа байнгын сэдв биш үү? Нүүрсээ түлцгээе. Ахиухан гаргаад стагаад яа мөнгө олъё нэг талаасаа. Биднээс нүүрсэн дээр суусан гуйлагчд гэдэг юм бол одоо юу вэ бидэнд түгээрээ дайлаа гэдэг шиг юу байна? Нүүрсээ шатаагаад бай. Гэж байгаа. Нэг бодлын зөв. Одоо бидэд өөр яах юм? Бага юм маш их нүүрсэн дээр суучаад тэрийг хэрэглэж чадахгүй бол одоо бас өстой байгаа дээр нь боломжтой дэлхий ашиглаад байгаа дээр нь. Яг зөв. За яг энэ үг орж ирэх гээд байгаа. Тэгэхээр одоо яаж сайн ярьж шít. Бид хаашаа явж байгаагаа сая тодорхойлчлоо. Бидэд дэлхий угаасаа юм байх юм байна. Энэ маягаараа явах юм бол одоо бүр нөгөө манай нагаар мандалч юу болох юм? Дэлхий мааны юу болж өөрөх юм те. Тэгэхээр ийшээ явах нь бол зөв юм байна. Алсын арга харчлаа. Яаж тийшээ өрөх юм гэхээр зарим нэг бодлого шийдвэрүүдэрээ ингээд нэгдээд зарим нэг юм дээр бол хэрхэн одоо жишээлбэл нүүрсээ аваад ухаад мэдээж их зардалтай л да яг. Аваад гаргаад дамжуулаад буцаад зарлаа. Газрын тусыг апстрим хийлээ, мидстрим явлаа, буцаад даунстримаараа зарлаа. Энтэй байгаа зүйлийг аваад зарах нэг хэрэг бодож байгаад агаараас нэг юм болгоод олоод хийх хоёр чинь технологийн асар зөрүү шүү дээ. За энэ дээр жишээлбэл ямар бодлогод явагдаж байгаа вэ гэхлээр санхүүгийн дарамтын басгаж гэж байгаа. Ялангуяа нүүрсний цахилгаан станцуудыг жишээлбэл хятад улс зээл олохгүй дэмжихгүй гэж байгаа. Дахиж байгуулахгүй гэж байгаа. За тэгэхээр энэ юу харуулж ингүүл ядаж нөгөө энд төрүүлжгүйгээд байгааг нь жоохон хамжаагдаж гэсэн үг шүү дээ. Улсын бодлого жоохон хамжаагдаад бусдын жоохон дэмжиж өгч гэсэн үг. Гэхдээ энэ хооронд зарим нэг алдаатай улсууд байгаа. Хит цэвэрчин мөчгээд ерөөсөө нүүрсний станцуудаа хаагаад атомын станц буруугууд атомын станцуудаа хаацсан улсууд одоо Европын улсуудын жишээ байгаа нэрээр дурдаад яг хөө
нэг газараасаа нөгөө тишээ ингээд смутли одоо ингээд гоо жиг ингээд юу гэдгэлээ да. Хөлийн дөрөөнд нэг айтайхан үржихгүйгээр уусчихгүйгээр гинт таслаад гинт дараагийн бодлого гэхлээр энд чинь бас нөгөө улс чинь том штэ. Нэг хүн биш учраас хоцрогдол үүснэ, алдаа гарна, тийм ээ. Тэгэхээр яг энэний хоорондын хамаарлыг саяны яаж гэдгээр тайлбарламаар байгаа. Бид тэнд хүрх юм байна. Гэхдээ одоо инженеэр ойлголт улс гэхээр нь одоо хоёул ярианаас авчи. Хоёлоо улс гэж бодчих. Нэг айлыг улс гэж бодчих. Өнөөдөр бид хэд нэг айл хоёр залуу хоёр ярьж гинэ гэж бодъё л да тий. Ирээдүйд нэх гоё юм өөрийн гэсэн гадаанаа гоё өөрийн эрүүл ногоогоо таарчдаг нэг гоё хаваасанд амьдрий тий. Тэр чинь мэдээж хотоос жоохон хол юм чинь тэгээд намайг болчихтай юм чинь нэг гоё оффроуд машин унчи. Одоо ярьж болно да. Яаж? Өнөөдрийн талхаа яах вэ? Хоёр оюутан хөх сууж байгаа бол нөгөө хичээл сургуулийнхын төлбөрийг яах вэ? Тийм ээ. Тэгэхээр тэр зардлыг чи хаанаас олох юм? Одоо бидэнд байгаагаараа нөгөө нүрсэл зарж олно үстэй. Тийм ээ. Босгоод ирээ. За тэгээд нүрсээ зараад босгож ирснээ харин бодлогоор тэдэн оны дараа тим гэдэг зорилгоо тавиад тэрэн рүүгээ нэг мөнгө төсөлж юмар байгаа байхгүй. Шилжүүлж идэх нөгөө 10 дээр байгаа. Улсууд зөв яваад байгаа нь яг энийхээ балансыг маш сайн зөв болцсон байгаа. Нэг 100 төгрөг оллоо гэхэд 23 таваад байгаа шүү. Хөгжиж байгаа улсууд 10 дээр бүр ингээд тэр дэмжиж байгаа. Энэ 23 ч мөнгө өгöd байгаа биш. Хоёлын ярьдаг санхүүгийн модель. Авах гэжсэн татвараасаа хөнгөлж өгөө, чөлөөлж өгөөд ингээ явчихна. Яг нөгөө хүн дээр болохоор нэгэнтээ улсдаа татвараа тушаачаад буцаж нөгөө татаасаа дэмжлэг гэж авахын оронд би анханасаа өгөх гэж байгаа модельөө хөнгөлж чөлөөлөөр зогсчихоор надад тэр чинь ашиг болоод үлдчихэж байгаатай адилхан. Тийм ээ. Тэр чинь тэгээ бас нэг юунууд ба шүү дээ. Явцууд ба шүү дээ. Ядаргаа болоод идэг. Нэг төрийн дарамт гэдэг. Хүн суртал тэр мөр байхгүй болчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хөнгөлж чөлөөлтийн би нэг тайлбарлаж таалаа те. Тэр шиг. Дараагийнх нь болохоор дэлхийд даяар ногоон зээл маш бага өртөгтэйгээр. Хэрв одоо жишээлбэл би нүүрсний бизнес хийх гэж байгаа бол 18-аас 24% зээл авч байгаа бол ногоон эрчим хүчний хөгжил дээр 3% зээл авчлаа гэсэн үг. За тэнгууд зөрүү 21 чинь нөгөө бит хоёрын үйл ажиллагаанаас олж байгаа ашигын зөрүүг тэнцвүүлэх гээл оролдоод байгаа гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр дэлхийд дээр тийм бага хүтэ зээл байгаа юм байна. Тийм ээ. Тэгэхээр тэр лүү явхад одоо Монгол улсын хувьд болвол бас боломж нь байна. Дээр нь өшөө ийм нөгөө их усүр мөнгөний их усүр бол ногоон зээлийн их усрыг сайн олдцтой байд юм байна. Дараагийнх нь болохоор Монгол өөрөө сэрэг төрчин хүчин дээр дахиад давуу талт. Нөгөө л нөгөө хацар улаан хацрын судас улаан салхитай тийм ээ. Тэр салхич нь дэлхийн дунджаас 1.173%-аар илүү байна. Бусдын салхинаас тий. Нар ерөөсө сайхан бор арьстай хөдөр чирэг Монгол залуучууд гаран гартлаа сайхан нартай байна. Үйлэрхэг нөгөө ярьжсэн улсуудыг бодвол нартай байна. Тэрний баталгааг одоо YouTube руу зөндөө гаргаж ирсэн солонгосод төрж ирэл нөгөө долоон борхоод шинжингээ эргэлж байгааг энэ бичлэг хийхэд дундуур нэг ч үгэлг өгөхгүй байна гэдэг. Од хардаг өөр улсад ордог байгаа. Гэтэ шинжингээ зэлмэг байдаг бичлэгэн дээр айгүйх ингээд YouTube руу гаргаал байдаг. Яалтчгүй нөгөө байгаль цагуурын нөгөө давуу тал чинь байна. Энэ ногоон эрчим хүчин дээр болол. Гэтэ ирээдүйн тухай ярьж байгаа шүү. Өнөөдрийн хувьд тэр чинь хөгжөөгөө болохоор давуу талыг сайн харж чадахгүй байна. Учир нь юу вэ гэвэл энийг энэгээр юу хэлчихэнгүүт уус даяараа шилжилт хөдөлгөөн явагдаж байна. Гэхдээ шилжилт хөдөлгөөн ховрол ховсол чинь ховслын онол чинь маш айжим явагддаг юм аа. Нэг өдөр гинт галуу үйлчихгүй л болвол энэ хөдөлгөөнд одоо дайрвны одоо амтан бий болж байгаа чинь нэг өдөр бий болчихгүй ингээ ховсаад өөрчлөгдөж байгаа энэ геополитикийн шилжилт одоо яг явагдаад байна. Тэгэхээр өмнөх зогсчихсан одоо бүр үнэлэхүй аваргууд одоо жишээлбэл магнатууд, газрын тос, газрын нөгөө байгалийн хий юу гэдгийг нүүрс тэрний одоо дэд бүтэц, ормозын хоолой гэдэг энэ паверуудыг чинь нөгөө авч ирсэн улсуудын геополитик нь өөрчлөгдөжлөө тий. Тэгэхээр нэгэнт өөрчлөгдөж байгаа энэ шин юм дээр Монгол яагаад анхдагч байж болохгүй вэ? Тэгээ өгдөл нь бүр төрөлх юм байгаад шүү дээ. Одоо юу гэдэг өмнө нь айгүй хөрхөн чишээ зүгээр хошигноод урдчихэ. Юу гэж хэлэх гээд нэг бол хүүг залуус үзэж байгаа юм. Өмнө нь хөөрхөн хүн гэж Европ царайг харуулад манипулят хийдэг байсан. Загварынхан Францаас загвар гардагтаа ч юм уу те. Нэг тийм гой хүүхэн гэхэлэр Европ хүүхнийг үзсаар хагаад толгоонд Европ хүүхнүүд Аз хүүхнүүдээс нэг гой юм шиг харагддаг байсан бол одоо сүүлийн үед харагдаж байгаа солонгосууд энэ нөгөө нэг юу лээ медиа салбарыг авснаас хойш
Аз хүмүүс дэлхийд даяар их таалагддаг болоод хувирж байгаа байхгүй тий. Яг тэрнтэй адилхан өмнө нь Монгол улс далаад гарцгүй тэгэл нэг шороо шуурсан дөрвөн улиралтай хүн тогтохын эцгүй тий гэж боддог байсан бол одоо нөгөө тэр нар салхи түлэм нар салхи нөгөө нэг айхтар салхи малхи чинь тий. Одоо давуу тал болоод ирж байгаа юм шүү. Тэгээд тех тийм үстэй тий. Тэгээ өөрт нь давуу талын цаг үе ирж яхад яагаад тосоод бэлдээд нөгөө нэг сайлаа бэлтгэхээр саваа бэлтгээд одооноос бэлтэж болохгүй юм бэ. А дээр нь бэлтгэн хэн бэлтгэх юм гэхлээр бас нөгөө ойлоо ярьжсэн энэ интернет чинь интернет гэдэг зүйл гарснаар хэл хязгаар байхгүй болчихжээ. Заавал бидэд Харвардд сураад л байх шаардлагагүй болчихжээ. Ялангуяа стартап залуучууд зүгээр дуртай газараасаа аваад тэгээ өөрөө бодох хэрэггүй болчихжээ. Чигийн зөв агент үүсгэж эйжент үүсгэж юм бол ChatGPT тэр Gemini DeepSeek ч нөөрөө төрөл бүрийн юмд гаргачихжээ. Үгүй ингээд бүх нөхцөл бүрдээд байгаа юм шүү. Байгалийн өгдөл нь бий болчиход байна. Дэлхий хаашаа явж байгаа ан мэдэгдээд байна. Тэрийг хурцсах гэж байгаа юм шиг баг бүх зүйлээс давуу тал болж хар гэдэг шиг энэ тэн тайм болоод нөгөө өмнөх том паверууд ч унаад байна, тийм ээ. Бүр энэ цаг үе нь ирчээд байгаа юм биш үү гэдэг. Энэ дайн гараад байгаа чинь нэг цаг үйл тохиолдоод байгаа шүү дээ, тийм. За тэгэхээр энэ утгаараа ногоо эдийн засаг бол бидний зорилго юм байна. Цаашдаа ингэж л байж эдийн засгийн зөв явах юм байна. Түрүүн та тэр ярьжсэн. Компаниуд хувь хүн ашиг олох нь зөв. Тэ? Гэхдээ энэ ашигч нь өөрөө ногоон байвал илүү гоё гэдэг шиг хууль бус орлого гэдэг шиг тэ. А харин ногоон орчин мөч бол яалтчгүй бүр энэ ертөнцийн хуулиараа тэрийг хэрэгжүүлэгч механизм юм байна. Хүсвэсээгөө бид ногоон орчин мөчтэй болох л ёстой юм байна. Тэгэхээр хүсэж байгаа бол шүү дээ ногоон эдийн засагтай сайхан амьдралыг хүсэж байгаа дэлхийн нийтэйгээ хууль нийлүүл алахыг гэж байгаа бол ногоон орчин мөчний механизмыг хүсвэсээг оруулж ирэхээс өөр арга байхгүй байна. Хүлийн зөвшөөрчгөө бити маргалдаад тийм ээ. Тийм. Нөгөө эдийн засгийн хууль байдаг шүү дээ. Энэ ерөөс хуулиараа л ингэж явах хэрэгтэй байсан юм а гэд. Тэмүүтэг эрчим хүчний хууль гэж бас тиймэрхүү байх болчиход байгаа байхгүй. Тийм. Тийм. За анх галаа түлээл, за галгүй байж галгаал түлээл гэдэг юм те нүрсээ гаргаж түлээл. Одоо энэ ногоон юм болох юм байна. Ирээдүйд юу болох юм гээд. Одоо тэр нэг манай бэлгүүн ас хоёр ярьдаг шүү дээ. Сансрын юм хууль байна. Эрчим хүчийг ингэж ашигладаг гэдэг. Яг тэрүүгээрээ л явж байгаа юм шиг санагдаад байна л та. Тэ. Тийм эн чинь бүр ингээд байгалийн хууль юм байна. Энд байгалийн хууль. За хоёлаа ивент тэтгэгчээ танилцуулъя. За тийм. За манай Дэлхийн дуу хоолой гэдэг нэвтрүүлгийг манай MMS компани маань бүтэн жилээр ивент тэтгэж оролцож байгаа. За MMS компани бол яг энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Одоо түүчэлэгч гэж та түрүү хэлсэн шүү дээ. Яг үнэхээр түүчэлэгч одоо компани мөн. Эднийх тэр Green Building, MMS Green Building гэдээ байшин барьсан баг. Та очиж үзсэн баг тийм. Би бас очиж үзсэн. Тэгсэн чи тэр байшин болохоор би ирээдүйн байшин байна гэж харсан байхгүй. Дотор нь ороод ерөөсөө тэр чинь юу яана гэж байгаа. Байгалийн ус ашигладаг. Одоо нойлтой ч юм уу эцэг мэцгээ услахтай байгалийн ус ашиглана гэж байгаа. Борооны ус аваад хоригдлуулдаг. Ардаа бүр маш том 2 тэм контейнер одоо савтай. Тэрүүгээрээ баг хэдэн сарынхаа ч юм хангацдаг. Тийм байна. За дээрэс нь нарны одоо хураагууртай. Зайн хураагууртай. Тэрүүгээрээ өөрсдийнхөө барилгыг хангаад зогсохгүй илүү гарсныгаа бас улс руугаа одоо өгдөг гэж байгаа. Тэг гих мэтчлэн бүх юм ногоон байхгүй. Гаднаас ерөөсөө тийм илүүд дууд ус мус авъя гэсэн тийм одоо юг аль болохоор багасгаж байгаа юм байна. Ерөөсөө тэр байшинг өөрөө нэг дэлхий юм шиг л тийм үйл ажиллагаа явуулъя гэсэн тийм зорилттой байшин даасалт би таасан. Тэг тэрийг харчаад би энэ ирээдүйн байшин байна гэж бодож ирсэн. Тэс үгүй юм бэл. Дэлхийд даяар ийм байгаа юм бэл. Тэгэд манад ганц байшин байгаа нь одоо энэ MMS-ийнх. Тэг эднийх юу гэж ярьж яасан гэхээр мэдээж энийг хийхэд одоо маш их мөнгө орсон. Бид энэ байшинг барих мөнгөөрөө хотхон барьж болох байсан. Гэхдээ бид нар Монгол улстай ийм гой байшинд ядаж нэг шиг байж байгтээ. Тэг бусад маань манай энэ байшинг хараад тэг дагаж дуурайгаад жоох. Дагаад тэг бидний араас нэг сэтэл төрөөсэй. Тийм. Тэг бидний араас ингэж яваасаа гэж тэг хүссэндээ бид нар энэ байшинг барьсан юмаа гэд менежер залуу нь ярьжсэн. Би тэрийг сонсчод би бүр үнэхээр бахархаж ирсэн баг. Энэ чинь ашигын төлөө биш шүү дээ. Дэлхийн төлөө, Монгол улсынхаа төлөө ийм гоё үйл ажиллагаа явуулж штэ гэд. Тэгээ би MMS-ийнхнаар бүр үнэхээр бахархаж ирсэн баг. Үнэхээр баярлж ирсэн. Би ч өөрөө дэлхийн амтан гэж солиордог хүн учраас энэ өөр надад маш таатай санагдсан баг. Тэгээд одоо бүр үнэхээр одоо түүчилж байгаа. Артаас нь хүмүүс ингэж яваасаа гэж бодож байна. 2-3 байшин бас төсөл нь эхэлсэн байгаа гэж би сонссон. Зарим нэг нь баригдсан байшин дээрээ шин технологиуд суйрлуулж байгаа юм байна.
Бас ингэж болж штэ тий. Заавал шинээр бариадах шаардлага байхгүй. Одоо технологи хөгжилцсэн байна. Гэс залруулах юм санагчлаа нэг үгийн. Нөгөө ашигын төлөө бус биш юм байна. Ашиг нь өөрөө ногоон одоо хоёул өнөөдөр зэдэлтэй. Зөв гоё ашиг байхгүй. Гоё ашигын төлөө. Тэгээд ашиг нь бүр мөнгөөр хэмжигдэхээргүйгээр бүр том ашиг гэх юм уу та тийм. Капитал биш тийм. Тэгэхгүй болохоор нөгөө бизнес эрхлэгчид маань ашиггүй юм байна гэд буруу ойлгочих вэ тийм ээ. Бүр илүү том ашигын тухай яриад байгаа шүү тийм. Үр дүн маш хэмжигдэх үсээр биш, мөнгөөр хэмжигдэх үс биш. Тийм. Сүүлийн 200 жил одоо энэ дэлхийгээ устгацлаа шүү дээ манайх. Одоо ажил дүр яваал те энэ ч өмнөд хөгжил. Сүүлийн 200 жил л юм болчихлоо. Тэгээ 1000 жил хөгжсөн бол бид нэр бүр ерөөсөө бүр элсэн цөлд амьдрах байсан байхгүй. Гэтэл харин ашиггүй эрт ухаарцгааж тэгээ эртдээ энэ ногоо эрчим хүчрүү орж иж бид нэр одоо л ингэж дуурах цагтаа болж байна. Тэгээ нэг төвчл чинь бас нэг тийм би одоо зүудэлчүү каунтерыг тэгж гардаг лөө терминатор дээр энэ ч лөө те яагаад хүн төрлөختний эсрэг байлдаад байгаа гэсэн чинь та нэгс ногоон байсан бол би байлдахгүй байх байсан юм. Тийм үү. Ер нь AI-та киноноор дандаа тийм байдаг. Яагаад гэвэл нөгөө AI чинь бодоод ингээ симуляц л үзэхлээр хүн төрлөخت яг өөрийгөө устгах гэдэг байгаа байхгүй. Энэ дэлхийн асуудал нь хүн төрлөختөө өөрөө гэдэг байхгүй. Тий. Тэгэхээр асуудалтайгаа тэмцэж байгаа маа гэд. Анхных нь нөгөө алгоритм дээр нь асуудалтай тэмцгээд алгоритмлцсан. Тий хамгийн priority өндөр дээр. Тэнгүүд нөгөө төл чи асуудал нь хин ингээд хайгаа яваадсан чи хүн болж өөрөө хавраад. Тэгэхээр бид хэд нэрнгээс энэ AI-тайгаа байна уу, дэлхийн ертөнцийн физикийн хууль байна уу? Яг хуулийн эсрэг явчих гээд байна. Тий. Тэгээ хуулийн тэр байгалийн хуулийг зөрчиж одоо ер нь сүнхийн цондон бидтэй. Тэгэхээр энэ талаас яриад байгаа шүү. Өнөөдөр болж ин биш юм байлээ. Өнөөдрийн тарьсан үр чинь маргааш бүр том хортмоогоо олгож урах үедээ гэдэг шиг. Өнөөдрөөс бид эхлэх юм байлээ. Гэрлээ одоо хэмнчиа. Хэрэггүй өрөөнийхөө гэрлийг унтраачаа гэдэг байгаа чинь хүүхдэд дадал зуршил үсгээд байгаа нь ярудус энэ бүгд чинь нийлээд тэр ногоон гэдгийг илэрхийлээд байгаа шүү. Тийм ээ. Тэр ногоон навтын тухай биш юм аа. Ногоон өнгөний тухай биш юм аа гэж. За та түрүүн ярьлаа. Мэдээж энэ нөгөө саяны ногоон эрчим хүчийг бий болгоход анхны хөрөнгө болт маш өндөр. Тий. Асар өндөр. Гэхдээ хэрэглээний зардал нь харьцангуй бага. Тэ. Одоо нэг 100 авчлаа. Заавал 2 портер араас нь нүүрс хэрэгтэй. Гэдэг шиг байхгүй тий. 100 хамтхан. Гэхдээ түлж байгаа нүүрс нь 100-аас үнэтэй. Тий. Тийм бооц тэ. Энэ өөрөө угаасаа зарим нэг модель байдаг. Одоо нөгөө принтер дээр гардаг штэ. Принтер нь хямдхан принтерийн хорн үнэтэй байдаг гэдэг нэг юм том явдаг штэ. Принтер нь айгүй үнэтэй принтерүүдийн хорн хямдхан байдаг гэдэг. Тэгэхээр эндээс яг л ийм хоёр чиглэл байгаа. Бид анхны хөрөнгө оолтоороо одоо улсын бодлогоор бөөнөрөө нөгөө бүсээ чангалдаг чинь ч одоо зөндөөч бүсээ чангалчлаа одоо монголчууд зөндөө сурж байгаа байлгүй дээ. Нэг бүсээ чангалтан дээрээ саяны энэ зүйлийг дөрвтойхоо шиг хийж аваад авчих юм бол дараа нь харин өстө насныхаа хоолыг хийчих гээд байгаа байхгүй юу. За энэ жишийг дундуур нэрээ оруулчих. Тэр бүс нутгуудаас наран сайн, салхин сайн тэрэн дээр жишээлбэл ягаад дэлхийн дата төвийг мэдээллийн дата төвийг хийж болохгүй гэж. Тийм шүү дээ. Тийм ээ. Дата төв гол нь өөрөө маш нөгөө их энерги зарцуулдаг. Тийм ээ. Тэгээд дата төвийн бас байрлах нөхцлүүд гэж байна. Учиргүй нөгөө газар хөдлөлтдөггүй, тэ эвдэр гэмтэл болчдөггүй. Яа гэмдэ үер ус мас болчдөггүй, тэ. Тэгвэл энэ өмнө говьд орон говьор л дүүрэн айтайхан газар байж шээ. Байршлага зөндөө байгаа тий. Тийм. Тэгэхээр тэр дээр нь болохоор энэ хоёр улсын зөвхөн транзит гэдэг нь агаарын хил эсвэл төмөр зам биш юм аа. Одоо нөгөө мэдээллийн том бандвитүүд чинь урсгаад тэгээд цагийн хоцрогдолгүй тийм латс YouTube багтаагаар ингээ ягаад том хятад Орос хоёрыг дэлхийг холбосон том дээр үеийн торгоны зам гэдэг шиг юм хийж болохгүй юм бэ. Үеийн ирээд байгаа юм шүү. Тийм бүх нөхцөл нь хүсэг зах зээл нь хүсээд байдаг. Нөхцөл нь бүрдчихэд байдаг. Дэлхийн тийшээ яваад байдаг. Залуучууд нь тэрийг бага цагаарын тэнд одоо ингээ амжилт үзүүлээд зарим нэг улс руу гарахлаараа бүр ингээд нэг номерын нийслээд алтын аваад идэг. Үгүй яагаад энэ төсөг одоо яг нэг ингээ базаад нэг булсын бодлого хийчмээр байгаа байхгүй юу? Бүх юм бүрдчихэд байдаг. Дээр нь эний ч нөгөө аргаараас нэг панел хийчдэггүй. Нэг төмөрлаад цохоод нүдж байгаа хийчихгүй мэй л та. За одоо энэ батарей, саяны дамжуулалт дээр нь тэр нарны панел нөгөө моторууд, роторууд те тэрэн дээр зис байна уу байна те. За тэгэхээр литий, кобальт, газрын хуваар элементүүд нь байна уу?
байна. Гэхдээ одоо эннээс илүү тайман, эннээс илүү одоо нөхцөл нь бүрдэлт гэж одоо юу байх юм тийм ээ. Тэгэхээр хоёлаа энэ нэвтрүүлгийнхаа ихэнд хэлсэн бүр яг цаг үеэ олоод энийг бүр албаар ярмаар санагдлаа тийм ээ. Тэгээ энэ дээр нь юу байдгийг ингээд төсөөлөх хүн чинь бас үүсэх ёстой шүү дээ. Огт харахгүй юм харагдчихлаа. Тэрэн дээр нь манай энэ нэвтрүүлгийн маань энэ сиз одоо ер нь ингээд манай сиз ингээд дуусгаж байгаа тийм ээ. Гэтэл чинь нодлонгийн 8 сараас ахуулаад бид хоёрын нэвтрүүлгийг event гэсэн MMS компани маань бүр ингээд түүчээлээ тэр зардлыг улс чадхааргүй зардлыг өөрийнхөө зардлаар хийгээд бүр жишээ болгоод хүмүүст үлгэр жишээ гэрэл гаргах гээд ингээ яваад байхад ягаад энэ одоо энээс илүү тохиромжтой цаг л байхгүй гэж хэлэх гэдэг юм. Тэнд нь байшин баригдчаад байж гин. Тийм ээ. Гэхдээ тэгээд өөр яах юм? Одоо үзэх юм чинь байж гин. Жишээг нь хийгээд өглөө. Тийм ээ. За тэгэхээр энэ бол сая ярьж ин холбоод ярихад газрын хаваа элемент, саяны төр нөгөө байршил, локейшн энэ төр чинь болохоор энэ геополитиктэй холбоотой эхэлж байгаа. Саяны Ормузын хоолой яагаад Иранчууд Ормузын хоолойг бариаг байхгүй? Одоо тохирол одоо нөгөө манай улс хүссэн үсэг хоёр хөрштэйгээ байна гэдэг шиг энэ Ормузын хоолойг Иранчууд барьсан юм биш. Иран дээр Ормузын хоолой байгаад байгаа л байхгүй юу? Тэ? Тэгэхээр энэ өөр ирэхгүй нөгөө тэр дэд бүтц юм геополитик юм чинь тухайн улс байгаа улсаа ингээд нөгөө павер одоо хүчтэй болгождаг. Тэгвэл Монгол улс яг энэ газрын хавар элементэн дээр суудсан юм байна. Нарны хамгийн тусгалтай цонхон дээр нь суудсан юм байна. Салхиных нь бүр ингээд сэнснийх нь өмнө нь суудсан юм байна те. Дээр нь хит шавсан арал бол бас хэцүү шттэ. Бүр газар нутаг юу л байна те. Ингээд тэгэхээр энэ бол геополитик цаг үе манай улсыг одоо хүчтэй байх нөхцөлийг бүрдүүлээд өгчээ. Геополитикийн шилжилт гэж энийг хэлээд байгаа юм те. Хааны сандал бидэнд иржээ гэх юм уу юу гэдэг. Бидэнд хүрд өгөж явна шүү. Одоо унчихгүй шиг өнцөгдөхгүй шиг суугаарай л гэж хэлэх гээд шүү дээ те. Хэлэх гээд байгаа. За тэгэхээр ингээд одоо юунасаа яг бодитоор харахад энэ хятад нөгөө л хятад ойлгочихсон ногоон орчин мөчний голцлон хятадын компаниуд ерөөсөө supply chain газар дээрхэн 60-аас 90% эзэлсэн сууж байна. Аль эзэн содлуудаараа суугаад эхэлчихжээ. За Чили, Аргентин, Боливи гэдэг нөгөө энэ лити гэж бодсон triangle гэдэг байгаа. Эндээс төр лити гэж бодс гардаг байх нэ. Геостратегийн бүр юм блокууд үсээд эхэлсэн. Тэгээ одоо нөгөө газрын тос тэр цоног гэдэг шиг эзлээд авжээ. Батарей үйлдвэрүүд болохоор тэр юу катод, анод, силикат гэдэг нүдийг Азад илүү тийм төвнүүд нэгдэд иржээ. Тийм ээ. Энэ бүгд орцууд ч маад байгаа шүү. Одоо бидэд нийлүүлээд одоо хүүхдээр ярих юм бол нийлүүлээд нэг пасны угсарчхал нэг сэтгэл дутаад байгаа мэдэг дутаад байгаа байхгүй. Өөр юмтай сатараагүй гэдэг тийм. Тэгэхээр энэ логгоор хаах юм бол ногоо эдийн засгийн энэ ногоо эдийн засаг руу шилжиж байгаа нь бидэнд одоо хааны сандлыг паверыг авчирж байгаа юм бол хааны тэмийг авчирж байгаа юм бол бидэд яагаад шилжихгүй гэж тэг асуулт тавиад байгаа. Яг тэ наадах чинь л биш та. Яагаад шилжихгүй гэж. Одоо тэгэл миний толгойд янз бүрийн бодогдчихл байна л та. Сэтгэл алга, философи алга, хүмүүсийн одоо юу гэдгийг ойлголт алга гэх мэтчлэн. Тэг хамгийн гол нь бол мэдээж дээр байгаа хүмүүсийн л одоо юу шүү дээ. Тэг хүчин чармаалт гэх юм уу, сэтгэл гэх юм уу. Тэр л байх. Одоо нэг бодлогоороо зангидчих хэрэгтэй. Тэгээд энэ дээр за одоо тэгвэл энийг хийхгүй тохиолдолд юу болох юм? Уга хийх нь хийх юм байна. Хоцрооч болтугай те. Цаг хугацааны асуудал. За тэгвэл хоцорсон төрүүлсэн хоёрын одоо бүр үр дагавар нь ямар юм гэдэг одоо ярих гэдэг. Илүү нарийн. Нэг юм хэлж дээр байгаа гэд муухай юм ярьчлаа. За харин тий. Ер нь тэр бидэнд үйлчилж байгаа хүмүүс шал өөр юмгээ яваад байна. Нөгөө аж ахуйтайгаа зарлалтай тий. Аж ахуй мөнлдөө засгийн газар улсын аж ахуй мөн. Гэтэ дандаа аж ахуйтайгаа зурлагмаар гэсэн. Гарт нэг жоохон мөнгө болооч тий. Сайн аяг тавгаадаг гэж болно. Гэтэ өдөржингөө аяг тавгаас суугаад байгаа юм. Тий. Гэдэг шиг за яг өнөө удаагийнх жоохон тусгай нэвтрүүлэг гэдэг шиг хэлээ жоохон марзанчлаа тий. За тэгвэл одоо яадан гэхлээрэ одоо энэ дөр улс орнууд тэдэн кабалттай, тэдэн зэстэй тэнд нар салхи байгаа гэдэг нь өгөгдөл болохоос биш. Одоо уралдааны гол дүрм юу юм бэ гэхлээр стандарт тогтоох. Одоо байгаа нөөцөөрөө хин хурдан машин хийж чадах вэ гэж штэ. Үгүй машин ямар байх хэрэгтэй гэдэг зааж байгаа байхгүй. Бодлого өндөрлөж. Тэр нь хин төрүүлж хийснээр тэр стандарт тогтоод байгаа байхгүй.
Энэ стандартд чи өөрөө наана ийм байх ёстой шүү. Манай одоо залгуур те одоо тавьси ийм байх ёстой гэдгээр бус түнүүдээ ингээд тавьсигийнхаа юмруу шилждэг штэ нөгөө жижигүүд нь. Яг тэрнтэй адилхан энэ стандарт тогтоогоод байгаа чинь цаанаа улс болгоны паверыг илэрхийлж байгаа. Дүрмийг би тогтоодог гэсэн. Стандарт цаа дүрм байхгүй. Миний дүрмээр тоглоораа л гэсэн үг байхгүй. Тэр нь яаж юм гэхээр эрүүлийн онлоор төрүүлээд би гарцсан учраас энэ хамгийн зөв юм аа гэдэг юм би хийчихэж байгаа. Тэр нь нийтлэг болоод хэрэглээнд нэвтрээд тэрийг хүлээн зөвшөөрөх болонгуудаа тэр нь тохируулж бусдхан залгагддаг болж байгаа байхгүй. Тэгэхээр тоглогчдын центрт нь тэр төрүүлж орсон нөхдүүд центрээ байгуулчихж байгаа. Ингэхгүй бол саяны нар нь манад байгаад, салхи нь манад байгаад, тэр байгалийн ховор нь манад байгаад байгаад байгаа хэрнээ бид тентхийн нөгөө спортер буюу дахиад л байгалийн ховороор нийлүүлэгч нар салхитаа конвейерлоод дамжуулж өгчлөл болж урах гэдэг. Хөгжлийн төв нь өөр газар буучих гэдэг. Стандарт тогтоогчийн одоо хил хязгаар дотор өөрт орох гэдэг шүү. Гэж байгаа. Тэгэхээр орхон гарцаагүй юм байна. Иш орохгүй байх юм бол угаасаа сарвч чангаруулах гэдэг нь шүү дээ. Нендертал болох гэдэг. Тэгэхээр орхон бол гарцаагүй. Гэхдээ орохдоо бас жоох урд яарахгүй бол нөгөө стандартаас бүр хаягдах гээд байна. Дүрмээс гадуур тоглох гээд байна. Биднээс гадуур бишээ. Хүний дүрмийг даах гээд байна. Эрх чөлөөгөө алдах гээд байна. Тийм ээ. За тэгэхээр энэ дээр ямар стандартууд гаргалаа. Одоо жишээлбэл electric vehicle гэж ярьлаа. Энэ чарж хийдэг амсрын юу вэ штэ. Тэгэхээр одоо нөгөө улсууд чинь дэгдэгдээ таа цаанж ивэл сэрэн хошуутай залгуур, 2 ийм хошуутай эсвэл 3 гэдэг ингэхлээр одоо бол ингээ бахан хөрвүүлэгчтэй болчих. Дээр болохоор ингээ Японд очихлаар залгуур нь таардаггүй. Одоо тийм тохиолдол бүр ингээ над дээрч гарч байгаа манай аав маавд гардаг гэсэн очсон чинь залгуур нь таарахгүй. Шилжүүлэх гэж чинь юу шилжүүлэх гэж байгаа нь тэдний стандарт өөр, манай стандарт өөр. Эсвэл тэднийх 110 та манай 220 та. Тэгэд хин тэр стандартыг тогтоосон павер ах нь эндээс ойлгогдчихж байгаа зү тэ. Тэгэхээр стандартууд огч байна. Одоо батарейны стандартууд. Ялангуяа батарей бол одоо тэр нар салхичны өнгөрөөл явчихна. Тэрийг тогтоож бариад хоримтлуулад цагтаагаар хоримтлуулж хагаад өдөр гарсан нарыг оройдоо түгэх гэдэг нь шүү дээ. Тэр хооронд яаж барих юм те. Гэдэг энэ стандартууд чинь тогтоочихлоор бид хэд хүний захиалсан хоолыг хийж өхийн төлөө болохоос биш тэр хүний идмээр байгаа хоолыг хийхээс биш өөрийнхөө одоо Монгол хүнэрийнх нь бол буу цуушраа хийх эрх мэдлгүй болох нэ. Зүгээр л махан байна уу байна хэрчлээ. Монгол сайхан багтаа юу. Гэхдээ хүний хоол хийж өгөх гэдэг шүү. Тийм ээ. Буюу одоо манайх хятадын нүүрсийг, зэсийг, түүхийдийг хангагч байсан бол эргээд тоглоомын дүрм солигдлоо дахиад өөр нэг улсын түүхийдийг хангагч л болох гээд байна. Тэгэхээр энийг хангагч болохгүй байгаа нь юу гэвэл биднээс юмаа нийлүүлдэхгүй, хангахгүй гэх биш стандарт тогтоогч байж иж тоглоомонд ижил тэгш харьцаатаагаар статусаар орох нэ гэдгийг хэлээд байгаа. Тэгэд одоо тэгвэл яах юм? Нөгөө зээлийн хүн жилийн 3%-тай 1.8%-тай ногоон зээл нь хил дээр хурцээ зогсчод иддэг. Авал да гэдэг. Тийм ээ. Яага болохгүй лээ. Нэг л юм тэглээд юу тэглээд энэ тий. Бодож олоо тий. Хэлээ таамаг болгоод авчих. Яг тэргээ хэлчихвэл яг утахгүй амтгүй бах та. За тэгэхээр энэ ногоон эрчим хүч гэдэг чи юу юм бэ гэвэл энэ дэлхий цаашдаа эрүүл их цаахан амьдрах хүндрэлтэн байх энэ эдийн засгийн байхад хэрхэн хүрэх вэ гэдэг нь энэ эрчим хүч хүссэн үсээгүй бидний одоо хоол ус гэдэг шиг авч явах энергиэсэл эхлэхгүй болвол улс ер нь дэлхий хөгждөггүй байх нэ аливаа зүйл. Лоозонд болоод үлдчихэд байх юм байна. Тэгвэл энэ яаж хийдэг гэдэг нь бүр ингээд системчлэл гарч ирчээд байна. Тэрийгэ нүүрснийхаа одоо орлогоос хэрхэн хуваарлах вэ? Санхүүгийн сахилга батна хэрэг байх вэ? Ингээд явах хэвээр. Тэгээд энийг бол одоо харин Монгол улс маань хийчмээр байна. Жишээлбэл хувь хүн дээр хоёлоо дан тусгаж ярьж байгаа. Хоёлоо дараа жил нэх гой байртай болъё гэд мөнгөө айгуугаар хөрөмтлүүлж яснаа. Жохон цалин богонгууд л за гэхдээ өнөөдөр хоол идчихье гэдэг бол тэр зорилго хизээж бүтэхгүй тий.
Тэгэхээр энэ санхүүгийн хариуцлага, санхүүгийн сахилга баттай баймаар байна. Энэ санхүүгийн сахилга бат гэдэг нь хэн нэгэн даргын хийдэг зүйл биш. Тэр мөнгөө төлж байгаа бид татвараа өгч байгаа. Татвар өгнө гэдэг чинь улстай бид төлбөр төлж байгаа шүү дээ. Төлбөр төлж байгаа бол төлбөр төлсөн хүн ой миний мөнгө хаачиж юу гэдэг дээр хяналттай байх хэрэгтэй юм байна. Дарга нарыг буруутж ихэхгүй юм байна. Даргаагаа бидэд өөрсдөө хариуцлагатай байлгахын тулд бид л хариуцлагатай байх хэрэгтэй юм байна. Дан хариуцлагагүй хүмүүсийн дундах дарга хариуцлагагүй л дарга байж таараа. Тэгэхээр энэ дээр бол манай 3 сая 500 мянган хүн бүгднгийнх нь одоо хичээл зүтгэл хариуцлага чухал юм байна шүү. Тэгжиж дээр нь бол дэлхийн 8 тэрбум хүн бүгдээрээ бас хариуцлагатай байж энэ дэлхийгээ нэг үгүй хийчихгүй амьдрах юм байна шүү. Ийм л том зүйлийг бид хоёр сая айл өрхөд оруулж ярьлаа. За баярлаа. Намайг жоохон бахтай ингэж бахархдаг байсан. Монгол улсын хүн амаа 98% бичиг үсгтэй гэж. Тэр бол боловсралтай одоо юу гэдэг те мэдлэг мэдээлэл сайтай хүмүүс гэж бахархаж байсан болов гэж бодож байна. Зүгээр нэг уншаад өнгөрөх бол өөр хэрэг те. Гэтэл одоо нөхцөл байдал шал өөр болчих. За яг ихэнх нь уншиж чаддаг хэвээрээ л авах. Гэхдээ шал өөр мэдлэг мэдээлэл гэдэг юм уу? Өөр юм тархиа угаалгасан гэдэг юм уу? Эсвэл боловсролын одоо төвшин тийм баг болцсон юм уу? Ер нь бүх юм дээр ажиглагдаад хахад дэлхийгээс бүр хоцроод байна. Тэгээ бүр гэпэнд бүр ихсээд. Энэ дээр би гайхаад байгаа. Энд ч үгүй интернет бий болоод те олон нийтийн сүлжээ бий болоод энэ чинь сайн талыг ашиглах юм бол бид маш их мэдлэг мэдээлэл аваад боловсрч болох тийм дэ сайхан зүйл шүү дээ өгнө. Гэтэл ингээд мэдлэг мэдээлэл их болоод байх тусам л тэр завсар зайн бүр л илүү болоод байгаа. Бүр тэнэг болцгоо байгаа. Тэр вакцины эсэргүүцэж байна. Тэр эсэргүүцэхгүй юм алга. Дэлхий дээр арай нэг өнгөтэй өөдтэй юм боллоо. Хөгжил нь энэ тийш явж байна гэх мэдээлэл гарах тоолонд л эсэргүүцэгч доор нь бүр хэдэн мянган гараал байцгааж. Эндээс л хамаг юм эхлэв. Тийм тэр санаадаа самсргүй зөндөл байгаа ах тий. Гэтэ нөгөө саяных тэр нэрэн бас нэр ингэдэм юм лээ. Би бас тэрийг зөв гэж боддог. Бичиг үсэх сурах, хурд чэжлэх тий. Нэг томьёо чэжлэхин тул бол багаж тий. За энэ багажаа одоо өдөр болгон одоо тоогооч бол тэр гоё хутгаараа өдөр болгон хоол ихгүй бол ямар ашигтай байлаа. Тэгээ зүгээр нэг гоё хутгаа жишээлбэл нэг хойморт хийгээд эсвэл авдрын тийг орхичвал өдөр болгон ашиглахгүй бол юу нүр ашиг гарахгүй. Яг тэрнтэй адилхан уншаа сурцсан бол өдөр болгон уншчих бол зүгээрээ. Уншиж сурчаад уншихгүй байгаа бол та маш сайн зэвсгийг зүгээр л өрөөнийхөө нэг болонд хайцсантай л адилхан хөгжихгүй та хөгжихгүй байхгүй. Тэгэхээр тэр багц зэвсгээ өдөр болгон ашиглаач. Уншдаг гэдэг чадвараа ашиглаач. Тийм ээ. Тэр чэйдэлсэн хүрдээ ашиглаач. Баггүй. Тэгэхгүй бол шал тийм ээ. Надад чи мэдэн штэ. Би нэг юм хотог бас авсан. Телевизээр үзсэн чинь гоё хоол хийд юм бэлээ. Тэр хүн өөрөө л өдөр болгонд хоол хийхгүй бол хизээч гоё хэрч чадахгүй. Гоё одоо хоол хийж чадахгүй л байхгүй да. Тэгэхээр тэрийг өдөр болгон хурцлж байгаа ч өдөр болгон уншаад байгаа ч богино хамаагүй богино жижиг хамаагүй. Гэтэ өдөр болгон л нэг юм уншаад байгаа ч. Буруу зүүн аяндаа ингээд нэг ном уншаад баг багт уран зохиолын ном уншдаг. Эхлээд нэг 30 минут жоохон залхуутай л гэдэг. Номч тэрийг нь мэдээд эхний уран зохиолын номнуудыг эхний 30 минут айгуу гой уран дүрслэлээр эхэлдэг. Тэгээд хэсэг хугацаанд дараа өөрөө цаг өнгөрснөө мэдэхгүй орцсон байдаг шүү дээ. Тэгэхээр тэр эхний тэр нэг жоохон залхуутай хэсгийг давчаач. Тэгээд уншаад эхэлдэг шүү. Тэгээд зөв бурууг нь ялгадаг болчих. Нэгэнтээ дараа нэг 2 3 ном уншсны дараа ер нь бас дэжгүй болдог штэ. Тэгээд бүгд ном уншсан байлгүй дээ. Тэр мэдрэмжийг нэг эрг санаад гой дахиад уншаачаал гэж байна. За баярлалаа батаха. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Од Мөндөр сувгийн алтан гишүүд ивент итгэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 стилгоны Од Мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар
од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.